Энэ нэрэн дээр холо ойртын талаар ярих гэж бодож байна. Тэгээд холо ойрт гэдэг холо гэдэг үг нь өөр болохоор хөндөй гэсэн утгатай шүү дээ. Гэхдээ яг Монгол дээр ямар утгаар орчуулагдаад монгол хэл дээр юу гэж бодох нь бол сайн мэдэхгүй байна. Тиймээс энэ холо гэдэг үгээр нь цаашдаа явчих гэж бодож байна. Тэгэхээр энэ ойлголт өөрөө хамгийн анх за ер нь яригдж эхэлсэн, дурддагдсан энэ концепц анх яригдж эхэлсэн үе нь болохоор манай ээж аав нарын үеийн багадаа уншиж исэн ном дээр нь дэлхийн гүн рүү аялсан гэдэг нэг ном зохиол төр анх гардаг. Гэхдээ тэр ном зохиол гэх юм уу тэр бол маш нарийн бас хүний бодож олоход хэцүү тийм фактуудыг аягүй оруулсан байсан. За тэрнээс хойшоо Адмирал Ричард Бёрд гэдэг ахмад хүн хойд туйл өмнөд туйлаар нисэж байхдаа дэлхийн гүн рүү орсон. Одоо холо ойртын иргэншил рүү одоо орсон байдаг. Тэгээ тэргээ гарч ирээд ярьсан. Тэгтээ ярьсан ярианаас нь маш их зүйл хасагдаж тэгээд арчигдсан. Тэгэхээр өнөөдрийн интернет дээр байгаа мэдээлэл гэх юм бол холо ойртын талаар компьютероор хийчихсэн, фотошоп дээр хийсэн нэг тийм зохиомл зураг байгаа юм. Бодит ердөөс фото зураг гэхэд байхгүй. Тэгээ тэр зургийг л ер нь тойрол эргэлдээл Адмирал Бёрдийн ярьсан яриан дээр л ердөөсөө хүмүүс контент хийж ярьдаг. Тэгэхээр энэ талаар жоохон бэлгэрэнгүй бас сонирхуулъя гэж бодож байна. Тэгэхээр нэгдүгээрт энэ холо ойрт руу ордог орцууд одоо хаалгууд гэх юм одоо бас нэлээд байдаг. Адмирал Бёрдийн жишээн дээр бол хойд туйлаар буюу өмнөд туйлаар орж болдог гэдэг ярьсан байдаг, дурдсан байдаг. Үүнээс гадна Египтийн пирамид, тэгээд Төвдийн Батала ордон байгаа, тэрний доогуур орж болно. Өмнөд Америкт байгаа, хойд Америкт байгаа. За тэгээд Унгар, Монгол улсуудад бас доошоо ордог орцууд нь байдаг. Тэгэхээр энэ орцуудыг хүмүүс маш их сонирхож хайж исэн. Гэхдээ яг амжилт олж ингэж олсон юм бол маш ховор. Яг гэвэл энэ орцыг мэдгүй хүн бол яг хаалганых нь хажууд нь зогсож исэн ч гэсэн олоход маш хэцүү олж харж чадахгүй. Яг гэвэл тодорхой технологиор бас ингэж далдалцсан байдаг. Тэгэхээр энэ орцыг олох гэж байгаа, төтгшөөгөө орох гэж байгаа тохиолдолд бол нэгдүгээрт тэрхүү гадарх дээр байгаа орцуудыг гадна талаас нь одоо манжидаг манаач гэх юм уу хүн байдаг, харуул. За тэгээд тэр харуултай тохиролцоод юм уу зөвшөөрөгдсөн тохиолдолд гадна талын үүдийг бол олж болно. За тэгээд оллоо гэд дотгошоогоо бол өөртөө явах ямарч боломжгүй. Гадна талын манаач бол хаалгаар ороод дотгошоогоо гүн рүү орох аяллаа талаар ямар ч ойлголт байдаггүй. Дотгошоогоо орох аяллыг дотоод талаас нь бас зэрэг гарч ирж хүлээж авах хэрэгтэй хөтч гэж байдаг. Ер бол хүн бидтэй адилхан хүн төрөлтөн бол биш ээ. Дотоод иргэншлийн бас нэг төрөлтөн байдаг. Тэгэхээр humanoid гэх юм уу да хүн төрөлтөн гэж ярьж болно. Гэхдээ яг бидэртэй яг тийм 100% адилхан бол биш. Тэгэхээр энэ төрөлтөн бол дотоод хөтөч гэж байдаг. Тэгэхээр энэ хөтчийн тусламжтайгаар бид нар холо ойртын нийслэл рүү хүрэх боломжтой. За ингээд хаалгыг олдог юм байна гэж бодъё. Тэгээ үүнээс гадна дурын хүн ишгээ яваад орчихгүй л дээ. Хүмүүс болохоор үүдийг олчих юм бол ингээд яваад орчихноо гэж боддог. Гэтэл энэ хоёр харуул, гадна харуул болон хөтчгүүгээрээ бол хүн орох боломжгүй. Тэгэхээр энэ хоёр хүн нэгэн зэрэг яагаад ямар хүмүүстээр гарч ирдэг вэ гэхээр одоо холо ойрт руу орох барилгатай хүмүүс гэж байдаг. Дурын хүн бол орохгүй нэ шүү дээ. Тэгэхээр
Ямар хүмүүс нь барилдахтай байгаа даа гэхээр миний зүгээр ингээд ганц хоёр жишээнээс харж байхад бол өмнөх насндаа гэх юм уу да өмнөх төрөлдөө хоолой өртийн иргэншлийн одоо хүн байжгаад дэлхийн гадарга дээр тодорхой ажил үүрэг гүйцэтгэх шаардлагатай болоод тэгээд гадарга дээр төрөл авдаг тэр сүнс тухайн сүнс нь тэгэхээр тийм сүнс бидэртээ яг адилхан төрөл аваад бидэртээ адилхан гадарга дээр төрөхөөрөө яг адилхан ухамсараа одоо ой дурсамжаа санамжаа арчуулдаг гэсэн үг. Тэр процедураар явдаг гэсэн үг. Тэгэхээр өмнө нь ингээд хоол ууртад байрсан гэдгээ бас огт мэддэггүй. Яг бидэртээ адилхан ингээд амьдраад ихнэр хүүхдэн мүү нөхөр гэр бүлтэй болоод ингээд амьдраа явждаг. За тэгээд хоол ууртын зүгээс тухайн сүнс гадарга дээр ажиллаа амжуулаад дууслаа гэж тооцсон тохиолдолд гадарга дээр одоо ажиллагаа одоо хийдэг тийм нууц бүлгэн байдаг. Энэ бүлгэн болохоор аль нэг засгийн газар юм уу, аль нэг улсад харьяалал байдаггүй юм тусгай бүлгэн байдаг. Энэ бүлгэн өмнөх хэрэгслүүдээр ч гэсэн байж исэн. Тэгээд тийм хөгшөрдгүү өвхөн гэдэг тийм ойлголт байдаггүй. Тэрнээс давцсан тийм хүмүүсээс бүрдсэн бүлгэн байдаг. Тэгээд тэр бүлгмийнхэн тухайн сүнсдэр одоо энэ дээр байгаа хүн дээр очиж ярилцдаг, дуулгадаг. Одоо ингээд ажилчин дууссан ийм даалгавартай ирээд ингээд ингэсэн одоо буцаад дотгошоо орох шаардлагатай гэдэг зүйлийг хэлдэг. Тэгээ энэ процесс бол нэг тийм амархан биш ээ. Яагаад гэвэл тухайн хүн яг бидэртэй адилхан чиний гэр бүлтэй, хүүхэдтэй, ээж аавтай, найз нөхөд тэгээд дасан хот их орон тэгэл ажил төрлөг байдаг учраас энийг орхиод хэдийгээр итгэлээ гэж бодоход энэ бүгдийг орхиод ингээд дотгошоо ороход бол маш хэцүү байдаг. Тухайн одоо өөр хүлээс гэдэг зүйлийг ярьж штэ. Энийгээ болоод одоо дотгошоогоо ороо гэдэг хүн юмыг яриа сонссон мэдээ сэтгэл зүйн хувьд бол ямар байх вэ? Наандчил одоо энэ өдөр болго хардаг энэ нарыгаа бид нэр дахиад хизээж харахгүй гэдэг юм дээр буу штэ. Тэгэхээр ийм сэтгэл зүг давхад бол айгүй хэцүү байдаг. Бид нар албатай юм шиг өглөө хосоод нар мандчил байдаг учраас нар од өдрийг айгүй энгийн юм шиг бид нар хэвэн юм шиг боддог боловч миний хувьд бол тэр хоолой верт руу орж байгаа хүмүүсийн түүхийг ингээ үзэж хахад хөндлөнгөөс харж хахад бас их азтай юмаа гэж бодол төрж байсан. Нарыг одыг ингээд харах гэдэг бол тэгээд эдгээр хүмүүстээр очиод тэр хүмүүс очиод тухайн хүнд ингээд нөхцөл байдлыг тайлбарлаад ингээд хүлээн зөвшөөрүүлээд бараг хүчээр шахуу авч явдаг л та. Нөгөө хүн ер нь бол явах аюу дургу байдаг гэдэг өөр гарц үлдээдэггүй тэр хүнд. Тэгээд ингээд шууд тэр дороо нэг сарын хугацаанд аваад орно гэдэг юм бол байдаггүй. Тухайн хүнд ингээд юм тайлбарлаад ингээд тухайн хүний уламсар сэтгэл зүг бэлтгэхэд бол жилийн хугацаа бараг ордог. Энэ жилийн хугацаанд нөгөө хүн энэ хоолой ууртын талаар өөр хүмүүст дотныхоо хүмүүст өдөөсөө ярьж болохгүй гэсэн тангараг өргөдөг. Тэгээд энэ жилийн хугацаанд тэр хүн энэ тангаргаа одоо барьж чадж гин үгүй гэдэг бас давхар хардаг. Ингээд ийм урт хугацаа өнгөрсөний дараа яг орох шаардлагатай боллоо гэд үзэх юм бол тухайн хүнийг одоо бодит амьдрал дээр бүх улам бүрийн устгадаг үгүй гэдэг юм аа. Одоо ямар нэгэн хиймэл өвхөл тийм юм зохион байгуулдаг гэсэн үг. Найз нөхөдийн хооронд ээж аавын хувьд одоо хүн өгсөн гэдэг юм хурамчаар үлдэж ингээд авч явдаг. Одоо тэр нь ямар учиртай юм тэр нь бол сайн мэдгүй. Ямар ч үсэн энэ гадарга дээр байгаа бүх улам мөрөө арилгаад тэгээд дотгошоо ордог. Тэгэхээр энэ бол айгүй тийм хүмүүс бол шууд орчин олоод тавих гээд орчин гэж боддог. Гэтэл сэтгэл зүйн хувьд бол маш их зүйл бид нэр хүлээснээсээ тавих шаардлагатай. Сэтгэл зүйн хувьд маш их юм бэлтжиж бид нар ордог. Хүмүүс бол тэгж орох шаардлагатай болдог. Бид нар энийг хүмүүс тооцож өрдөөсөө боддгоо. За тэгээд тухайн хүн ингээд орохоор болоод ингээд аялалд гардаг. Тухайн хүн
аяллахаа явцад ердөөсөө хаагуур явж байгаа гэдэг ямар ч ойлголт байдаггүй. Энэ бол битүү орчин тэр хүнийг авч явдаг зөөвөрлөгтөө. Одоо замаа ердөөсөө харахгүй гэсэн үг шүү дээ тухайн хүн. Тэгэл ердөөсөө яг орцныхоо хажууд тэрээл ердөөсөө хардаг тэр хүн одоо. Тэгээд мэдээж тэр хүн тэр үүдэн дээр очиод одоо өөрөлдвөл нөгөө нэг аяллаа турш одоо бас нэг 2-7 хоногийн аялал болно шүү дээ тэр хүн чинь тэр мэдээж засмал замаар явж байгаа л тэр орцсон дээр хүрэхгүй мэдээж хүний хөл хүрээгүй тийм газар л орцсон байгаа шүү дээ. Тэгэхээр тийшээ явахын тулд бас нэгээс 2-7 хоногийн тийм аялал болдог. Тэгээд тухайн бүлэгмийн хүмүүс энд аяллаа туршид хөтөж иж яваад тэгээд одоо орох орцсон дээрээ ирээд дотороос гарч ирсэн одоо хөтөчд хүлээлгэж өгдөгөө. Тэгээ энэ бас нэлээд адармаатай процесс болдгоо. Нөгөө хүн чинь ингээд дотгошоо орох гэж бас. Тэгээд ингээд орох гаднаас одоо хаалгаа олоод тэгээд бие бэлдээ, сэтгэл зүгээ бэлдээд ингэж ордог байх нь шүү. За ингээд орлоо гэж бодъё. За орсон тохиолдолд бид нар өөрсдөө бие дааж тэр дотгошоо орох бол замыг туулах юмш боломжгүй гэж бол би харсан. Яагад бол сад дотгоор онс маш ихтэй. Тэгээд дотоодоос гарч ирж байгаа тэр хүлээж авч байгаа хөтөч ямар үрхтэй гэхээр нэгдүгээр тухайн хүн анх удаага гэх юм уу да ямар ч гэрэлгүй орчинд агуугаар одоо баг 2-7 хоногийн хугацаанд бас явж туулдаг. Тэгэхээр ямар ч харахгүй орчинд. Тэгтээ яг 2-7 хоногийн хугацаанд тухайн хүний хараа нэг хүний хараа жоохон дасаад ямар ч гэрэл байхгүй орчинд хүн өөрөө харж сурдсан байх лээ. Хөтчийн үед ямар үргэлтэй вэ гэхээр тэр агуу замаар явж байхад хонглоор явж байхад агуу маш их дотроос салдаг. Тэр энэ салах одоо өөр замууд нь ямар учиртай вэ гэхээр өмнөх хэрэгжлүүдийн ашиглаж исэн хонглон замууд байдаг. Тэгээ тийшээ орё гэж бол хүсэхгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл тэр бол хориотой. Тэгэхээр хөтөч бол ердөөсөө яг зөв хонглын замаа салаагаа мэддэг. Одоо хоёрдугаар хөтөч хоолой бэлдсэн байдаг. Махан юм ердөөсөө өгдөггүй. Миний харснаар жимс ургамал аягүй их өгдөг. Ердөөсөө тухайн хүнийг үлсгэхгүй хэмжээнд авч явдаг. Ингээд 2-7 хоногийн хугацаанд явж явах хугацаанд хөтчтэйгоо явж явах хугацаанд тэг таталцлын бүсийг одоо дайрж өнгөрдөг тухайн хоёр хүн. Тэгэхээр энэ дээр хүмүүс ямар ч бэлтгэлгүй байдаг. Энэ тэг таталцлын бүсийг одоо алхаж явна гэдэг юм бол юм байдаггүй. Тэгээ энийг яаж туулж гарах вэ гэхээр бодлын хүчээр туулж гардаг байгаа. Тэгэхээр энэ дээр яг хөтчийн хэрэг гардаг. Хөтөч өөрөө одоо өөрийнхөө бодлын югаар чамайг чирж явдаг. Яагаад тэгэхээр бид нар одоо гадраг дээр байгаа хүмүүс бид нар яг бидний буруу биш л дээ амьдрах орчины нөлөөлтөд бид нар багасаа ингээд юма булаацалдаад хоорондоо өрсөлдөөд тэгжиж ингэж юма авч амьдралаа залгуулад ингээд сурцсан дандаа өрсөлдөөний дунд ингээд өсчихсөн байдаг. Тэгэхээр бид нар юмны риск муу талыг эхэлж бодоод хоорондоо өрсөлдөх дандаа тийм нэг бодлууд аюух боддөг юм байна. Тэгэхээр дотгошоогоо ороход бид нар нэгдүгээр физик биеэсээ илүү сэтгэл зүйн хувьд бид нар тийм бэлтгэгдээгүй байдаг гэж ойлгож болно. Тэгээд энэ бодлын юм дээр одоо юм сөрөг гэж хэлэх юм уу да. Яг сөргөл гэж яриад байгаа англиад байгаа юм. Үүндээ нэг ч тийм сөрөг биш зүгээр хэлбэлзээ хувьд ялгаатай. Тэгэхээр ийм өрсөлдөх одоо залмих гаргах дотроо санаа суух бодох ингээд нэг юмыг арай нэг тэр талаас нь ингээд бодож байгаа энэ бодол чинь өөрийн гэсэн хэлбэлзэл үүсгэж юм байна. Тэгэхээр энэ хэлбэлзэл өөрөө нөгөө нэг эрг бодлуудаас илүү хүнд хэлбэлзэл тооцогдсон юм байна. Тэгэхээр энэ тэг бүсийг туулахад гадаргаас орж ирсэн хүн одоо явхад өөрийгөө бодлын хүчээр авч явах айгууч. Ягаад гэвэл тухайн хүн шууд өөрөө хүнд байдалд ордог гэсэн үг. Тэгэхээр
бид нар сэтгэл зүйн хувьд бэлтгэдэггүй учраас хөтчийн тусламжтайгаар энэ бүсийг давж гардаг гэсэн үг. За тэгээд хөтөч бол дотгошоо ороод ингээд далай гатлан тэгэл ойн жимээр явна. Тэр дунд бидний үзэж хараагүй одоо ургамал төрөл зүйл бол маш ихтэй амтан жишээ. Тэнгүүч бидний мэдхгүй ургамлууд тэнд маш их байдаг. Мөөг зөв гэж одоо айгүй том мөөгүүд байдаг. Яагаад үлдэхийн дотор бол ердөөсөө салхи шуурга гэдэг юм байхгүй, байнгын чихтэй тэгээ хиймэл нартай байнгын ингээд гэрэлтэй байдаг учраас ургамал ургах хамгийн таатай нөхцөл байдаг учраас ургамал одоо гандаж муудаад ингэнэ гэдэг асуудал ярьдаггүй, ердөөсөө зогсолтгүй ургаал байдаг. Тийм учраас мод мөөг тэр ургамлууд нь айгүй том авраг байдаг. Тэгэхээр энэ ургамлууд донд бас хүнийг одоо сэрэхгүйгээр одоо унтуулад байх тийм бодис цацдаг, ялгаруулдаг ургамлууд гэж байдаг. Тэгэхээр бид нар мэдхгүй хүн бол тэрний хажуугаар өнгөрөхдөө унтаал тэр талд унтлаа гэхэд бол ердөөсөө сэрэхгүйгээр унтаад байх магадaltaй. Тийм учраас хөтөч бол энэ дээр бол маш шаардлагатай болдог. Тэгэхээр Hollow Earth гэдэг энд ямар иргэншлийнхэн одоо орлоо гэхэд ухтаж авахгүй гэхээр за дийлэнх хувийн бол одоо манайхаараа ярьдаг цагаачлынхан гэдэг шиг өөр гаригийн өөр иргэншлийнхэн эзэлдэг 90 орчим байдаг. Иргэншлийнхэн ерөнхийдөө Hollow Earth руу ордог. Яагаад гэвэл гадардад тэд нар амьдрахад зөвхөмжгүй шүү дээ. Тэгээд дугасаа хуулиндаач зөвшөөрөгдөөгүй. Тийм учраас дотгошоо орж амьдардаг тэд нар. Hollow Earth-ийн одоо тентгийн иргэншлийнхэн оршин суугчд бол ерөнхийдөө ухамсарын хувьд бол биднээс харьцангуй дээгүүр ер нь бол манайх нэг 4D 5D рүү шилжинэ гэж айгүйх ярих дуртай. Тэгэхээр тэднийхэн бол ер нь ихэнх нь 5D буюу биднээс арай өндөр ухамсарын төвшөнтэй байдаг. Өөрөөр хэлбэл ер нь spiritual master буюу дандаа мастерын зэрэгтэй тийм ухамсартай төрөлтнүүтэнд байдаг. Тэгэхээр Hollow Earth руу орох гэж байгаа, Hollow Earth-ийг сонирхож байгаа тохиолдолд бол нэгдүгээрт барилгатай байх ёстой, хоёрдугаарт гадна талаас нь мандаг хүнтэй холбогдох ёстой, дотроосоо бас хөтөж гарч ирэх ёстой. Мэдээж энэ бол бүгд нэг зохилдлогоор явдаг. Түүнээс гаднаас хүн хүсээд доторх хөтөж гарч ирэхгүй бол цаашаа аялыг үргэлжлүүлэх юм боломжгүй. Дараа нь болохоор сэтгэл зүйн хувьд бол бид нар өөрсдөө бэлдэх ёстой байдаг. Ядчил энэ хүлээсүүдээс салахад бэлэн байх ёстой. Тэгээд бодлоо бид нар цэгцэл сурсан байх ёстой. Тэгээд дотгошоогоо орсон тохиолдолд тэнд физикийн хуулиуд бүгд өөр болж эхэлдэг. Ус хүртэл шал өөр болно. Юмны нягтшил, ширээ сандлын нягт одоо энэ аливаа материалын зүйлийн нягт гэдэг бол өөр болж эхэлнэ. Ерөнхийдөө бид нар бодлын хүчээр бид нар орчин тойрныхын юмд нөлөөлж явдаг гэдэг хууль тэнд үйлчилдэг учраас тэс ондоо орчинд ордог юм байгаамаа. Тэгэхээр энэ яриаг бол би одоо ингэж иймэрхүү Hollow Earth байдаг гэдэгт одоо та бүхэнд итгүүлэхийг бол хүсээгүй, зориогүй. Магадгүй зорьсон юм нь юу вэ гэхээр дараагийн та нарын сонсох ч юм уу та нарт орж ирэх мэдээлэлд зүгээр ухамсар чинь бэлдэж байгаа.